Сайн байцгаана. Солонгоо гişнээ. Нэцэта. Та нар Жүнийг ямар хэрэг тарьсныг харж байна уу? Жүний маань ээжийнхээ хамгийн дуртай айгыг хагалчихсан байх шүү дээ. Жүний маань ээжигээ харахаас өмнө гяс цэвэрлээд юу ч чадаагүй юм шиг сарилж байна. Жүний маань магадгүй хоёр сонголтын нэгийг хийх байхаа. Нэгт нь хагалсан аягаа гяс хураагаад юу ч болоогүй юм шиг, юу ч мэдээгүй юм шиг царайлах. Ээж нь асуувал мэдхгүй гэж хариулах тийм ээ. Хоёрт нь шударгаад үннийг хэлээд ээжээсээ уучлалгүй байх. Жүний маань аль сонголтыг хийсэн бол та нар байсан бол алийг хийх байсан бэ? Магадгүй нэгдүгээр хариултыг сонгоод хагалсан аягаа гяс нугаад эсвэл гяс хогийг савнд хийгээд тэгээд юу ч мэдхгүй царайлаад ээжтэй худлаа ярих юм бол та нарын сэтгэл ямар байх вэ? Хүнд худлаа хэлэх юм бол бидний сэтгэл маш их гонсоодог тийм ээ. Бачимдаад нэг л тийм эвгүй болчдөг тийм. Харин үннээ хэлэх үед яадаг вүлээ? Сэтгэл онгоогоо сайхан болчдөг шүү дээ. Аяг хагалсны төлөө ээж маань биднийг үзэн ядна гэж юу? Харин ч үннээ хэлэх юм бол ээж маань биднийг хүлээж авдаг тийм ээ. Хайрладаг, уучилдаг байгаа тийм ээ. Тэгвэл Библиэлд үнэхээр гэм буруутай амьдарсан нэгэн хааны тухай өгүүлсэн байдаг. Бүгдээ хамтдаа Библиэс харцгаая. 1-р хаад 16-р бүлгийн 31-ээс 33-р ишлэл. Небатын хүү Еробоамын гимээр явах нь түүний хувьд жирээн л зүйл байсан учраас тэрээр Сидончуудын хаан Игбаалын охин Изебелтэй гэрлэж Баалд үйлчилж мөрөгдөг болжээ. Тэрээр Самард босгосон Баалын өргөнд Баалд зориулан тахилын ширээ босгожээ. Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас жилүүгээр Израилийн бурхан эзнийг хилэгнүүлэх зүйл хийв. Амен. Та нар бурханы өмнө гим нүгэл хийчгээд зүрх сэтгэл чинь ямар байдаг вэ? Гимшдэг үү? Эсвэл тэр чигээрээ гүрийгээд яваад идэггүй? Энэ дэлхий дээр маш олон төрлийн гим нүгэл байдаг тийм ээ. Хүмүүс янз янзын гим нүгэл үлддэг. Гэхдээ тэр олон гим дотроос хамгийн том, хамгийн аимшигтай гим нүгэл юу болохыг та нар мэдэх үү? Тэр бол бурхнаас өөр бурханд мөргөх явдал. Хиймэл шүтээд мөргөх нь тэдгээр бүх гим нүгэл дотроос хамгийн том гим нүгэл байх нь. Тэгвэл Библиэлд Ахаб хааны тухай ингэж хэлсэн байдаг. Хаадууд дотроос хамгийн хорон, хамгийн нүгэлтэй хаан бол Ахаб юм а гэж хэлсэн байдаг. Тэгвэл Ахаб хаан маань яагаад ийм хорон муу хаан болчихсон юм болоо? Бүгдээрээ өнгөрсөн 7 хоногт Израиль улсын хуваагдлын талаар үзсэн. Та нар санаж байна уу? Израиль улс маань хойд Израиль, өмнөд Юда гэж хоёр хуваагдсан тийм ээ. Өмнөд Юдагийн Соломоны хүү Рехобоам захирч, харин хойд Израилийн Соломоны зарц байсан Еробоам хаанчилсан байдаг. Еробоам маань хаан болсныхаа дараа Израиль ард түмнүүдээр маш том нүгэл үлдүүлсэн байна. Тэр нь юу вэ гэвэл өмнөд Юдад Иерусалим сүм байдаг тийм ээ. Соломоны барьж босгосон маш үзэсгэлэнтэй Иерусалим сүм байдаг. Израиль хүмүүс ялангуяа хойд Израилийн ард түмэн өмнөд Юда руу яваад тэнд Иерусалим сүмд очиж бурхан эзэндээ мөргөл өргөдөг байсан боловч хойд Израилийн хаан Еробоам өөрийн ард түмнээ алдхаас айгаад өөрийнхөө ард түмнийг өмнөд Юда руу
явуулахгүй тулд хойд Израилийн газар нутаг болох Бетел, Дан гэдэг газарт үхрийг хим шүтээ болгон шүтүүлсэн байгаа. Алтаар маш том үхрийг бий болгоод Израильчуудаа энэ бол та нарыг аварсан бурхан юм аа гэд Израиль ард түмнийг хим шүтээнд шүтүүлж тэднэр нүгэл үлдүүлсэн байгаа. Ингэсээр Иробоамын үр удам буюу хойд Израилийн олон хаадууд яг л Иробоамын замаар замнаж бүгдээрээ хорон муу амьдарсан. Бүгдээрээ хим шүтээнд мөргөж амьдарсан байна. Гэвч тэдний дундаас хамгийн хорон, хамгийн муу, хамгийн гин нүгэлтэй хаан нь Ахаб хаан байсан байна. Тэр хүн Иробоамаас ч илүү том нүгэл үлдсэн байна. Ахаб хааныг яагаад Библи хамгийн хорон хаан гэж хэлсэн бол хар амиа бодоод өөрөө сайхан амьдарч ирсэн учраас тэгж хэлсэн болов? Үгүй тийм ээ. Өөрийн өвөг эцэг Иробоам шиг Израиль ард түмнийг хим шүтээнд рүү хөтлөн дагуулсан ёрын муу хаан болсон байгаа. Түгээрч барахгүй өөрийнхөө эхнэрээр ямар хүнийг сонгосон гэж Баал гэдэг хим шүтээнд мөргөж үйлчилдэг Изебел гэдэг эмэгтэйтэй гэрэлсэн байгаа. Яг л дугуйгаа олно гэж хэлнэ шүү дээ. Үнэхээр тэр хоёр Израиль ард түмнүүдийг бүгдийг цуглуулж агаад өөрийнхөө гараар бүтээсэн янз бүрийн хим шүтээнүүдэд Израиль ард түмнийг мөргүүлсэн байна. Энэ бол та нарыг аварсан бурхан байна. Та нар энэ бурханд л үйлчлэх хэрэгтэй. Та нар Баалд мөргөх хэрэгтэй. Та нар Аштеротод мөргөх хэрэгтэй гэдэл. Бурхан энэ зүйлийг үнэхээр төвчж чадаагүй. Яагаад гэвэл хим шүтээнд шүтэх нь Бурханы хувьд байж боломгүй хэрэг байсан тийм ээ. Тэгээд Бурхан өөрийнхөө зөнж болох Илияг Ахаб хаан руу явуулсан байна. Илия зөнж маань Ахаб хаан дээр очиод ингэж хэлсэн байна. Израилийн Бурхан эзэн ингэж айлдаж байна. Намайг үгээ хэлхээс нааш энэ газар нутаг дээр бороо орохгүй, шүүдэрч боохгүй гэж айлдсан байна. Нэцэдэ иш үзүүлэгч хүн хааны өмнө очиод хаанта минь та буруу амьдарч байна. Гэв нүглээ үйлдэхээ бол гэж хэлвэл яах вэ? Шууд толгойгоо олно шүү дээ. Цаазаар авахгүй болно тийм ээ. Хааныгаа инг тэг гэж хаанда зааварлаж тушааж болохгүй шүү дээ тийм ээ. Харин Илия зөнч маань маш зоригтой байсан. Тэр буруу зүйлсийг төвчж чаддгүй байсан байна. Тийм учраас маш зоригтойгоор өөхөх байсан ч хамаагүй хааны буруу зүйлийг илчлэх болно. Буруу амьдарч байна гэдгийг хэлэх болно гэд маш зоригтойгоор Ахаб хаан дээр утсан байгаа тийм ээ. Үнэхээр зориг шүү. Харин яг Илиягийн хэлсний дагуу 3 жилийн турш хойд Израилийн газар нутг дээр тусалж бороо ороогүй. Шүүдэрч буугаагүй. Тэгвэл найзуудаа бороо орохгүй байнгүй л яах вэ? Ганг ачиг болно шүү дээ тийм ээ. Өвс хатаад ургамал ногоо урахгүй шүү дээ. Үнэхээр 3 жил ус олдохгүй аимшигтай халуун ганг ачигтай болсон байна. Гэсэн ч Ахаб хаан зүрх сэтгэлээ хатууруулсаар гэм нүглээ үйлцээр л байсан байна. Тэгвэл найзуудаа Бурхны өмнө хим шүтээнд мөргөх нь Бурхныг маш ихээр гониглуулдаг байна тийм ээ. Хичнээн эрх мэдэлтэй, хичнээн онц сурдаг байлаа. Хичнээн мундаг сайхан амьдралаа ч гэсэн бид нар Бурхан эзэнт хүндэтгэл мөргөл өргөхөө хизээж зогсоож болохгүй. Бурханд мөргөл өргөхөө зогсоох юм бол бид нар буруу амьдарч эхэлнэ тийм ээ.
хиймэл шүтэн шүтэж эхэлнэ. Харин бид нэр буруу зүйл хийх үедээ магадгүй буруу зүйл хийж байгаа найзаагаа харах юм бол бид нар Илия шиг зоригтойгоор явж очиод буруу зүйлийг хэлж засаж залруулж өгөх хэрэгтэй. Илия өөхөх байсан ч хамаагүй хаан дээр очиод хааны буруу зүйлийг хэлсэн шиг бид нар ч гэсэн найзынхаа буруу зүйлийг хэлж алдаа дутагдлыг засаж өгдөг байх хэрэгтэй. Мөн бид нар өөр хиймэл шүтэн шүтэж мөргөж болохгүй тийм ээ. Цорын ганц амьд оршигч Бурхан эзэндээ хүндэтгэл өргөдөг хүүхдүүд болоосай гэж багсна чин сэтгэлээсээ өрөөж байна. Хамтдаа залбирцгаая. Хайраар дүүрэн байдаг Бурхан эзэн минь танд баярлалаа. Хойд Израилийн хаан Ахабын түүхээр дамжуулаад мөн эрлэхэг зоригтой Илия зөнчөөр дамжуулаад өнөөдөр бидэнд олон зүйлийг зааж өгсөнд баярлалаа. Бид нар хичнээн ухаантай байгаад хичнээн мундаг байсан ч гэсэн бид нар Бурхан эзнийг мартахгүй байхад та туслаач. Мөн Илия шиг буруу зүйл хийж байгаа найз дээрээ очиод бурууг нь засаж залруулдаг чигч шудраг хүүхдүүд байлгаж өгөөч. Бурхан таны өмнө зөв амьдрахад та туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай.